Сайн найзуудаа өнөөдөр бид бүхний дотор задгай болсон учир ба бусад домгууд гэдэг үлийг уншчихъя. Манай бүхэн задгаа болсон учир бүх барилддаг хүмүүс чинь дээврийн нэг юм өмсгөл өмсдөг шүү дээ. Мэдэн те. Тэр нь ингээ битүү байсан байна шүү дээ. Тэгээ яагаад задгаа болсон юм гэхээр эрт цагт Бяртинхээ уран алданаар нутагтаа шагшин гаргацсан хүдэр нэртэй арслан золдоо мундаг бүх байжээ. Түүний тухай нутгийн ардууд манай хүдэр арслан охин дүүгийнхээ хамтаа гар багасаа л эргэх дөрвөн өдрөд алс газар жинтээж хүнд ачаа бараа ачиж уулгасаар баавга шиг хүч тэнхээтэй чон шиг хурдан шаламгай болсон шүү дээ. Хэрвээ дүүн эрэгтэй хүн байсан бол ахаасаа дутхгүй мундаг бүх байх байсан даа гэлцэн. Нэгэн өвд ах トゥ хоёр бусад жимчдийн хамт нутгаасаа алс газар жинтэн гарчээ. Олон сарын туршид урдудаан замыг туулан харийн оронд очиж арилжаа 8 хийгээд олзаа шиг аримтай ачаа бараа ихтэй нутаг зорин баяртайгаар буцаж явжээ. Гэтэл гайдаарч их замын дээрэмжээ тэдний цуваа руу уулгалан довтлоход жинчид ачаа бараагаа хамгаалан тулалдав гинэ. Энэ арай ийм бүрхэн зовтой. Хүч чадалтай зоримог ирчүүд тулалдаж ялагдсан дээрэмчэд амь зулбан зүгтэж ялалт байгуулсан жинчид баяр хөөр болцгоо. Харин дээрэмчдийг суманд өртөж хүнд шаргацсан хүдэр арслан наадамд барилдаж чадхааргүй болжээ. Ахан дурдсан учраас охин дүүнд барилдсан юм биш үү? Юу нь болоо. Тэр бүх хүдэр арслан ядах юмгүй давж наадмын төрөө болох хурдыг байцыг авч нутаг буцна гэж бардамнаж цулбуур чөдөр ганцлан ирсэн ах トゥ хоёрт тун хэцүү санагдаж байлаа. Дүү гүнжид нь хүнд байдалд орсон ахыгаа зүгээр нь нүгдэг. Сэтгэлийнхээ засах аргыг удирдах бодсны язс нэгэн мэрэгэн арга олжээ. За, бүсгүй нь яасан байх нь бүсгүйд нь барилдгаар шийдлээ гэж. Тиймээс дүүн таны зодог шуудыг өмсөж барилдан нутаг үснийхээ наадмын төрөг харийн бүхэд алдахгүй хичээгэж гуугаад салсангүй. Хүдэр арслан буруу харж уйлж зөв харж инээсээ зодог шуудгаа дүүтэй өвөө. Дүүн ахыхаа зодог шуудгийг өөртлөөд наадад мордож гинэ. Охин дүүн хүдэр арслан гэж андуурсан наадамчид нутгийн бөхөө уухаалан дэмжид дэмжсэн бүхэн читгэлийг наададгүй хүчит харыг тонгох мөхээр өвдөгдөж шороодуулан төрүүлж гинэ. Төрүүлсэн бүхэн урд хүчийг наадамчин олон шагшид магтаж гинэ. Манай хүдэр арсан ямар уян надрахаа болцгоо вэ? Дэвхтэй өлмий дээрээ гიშгэж байх юм. Ингэж дэвдэг байсан гэж үү? Тэр амьсгалж байгааг энэ нэг л биштэй гэлцээ шалгаж үзгээр болов. Настан бурлууд нутгийн олны урмыг хуглах явдал гарч болзошгүй хэмээн болгоомжиж хүнжтийг наадмын асарт нууцаар дуудан авчирчээ. Хашир бурлуудын нухацтай асуултанд хүдэр арслангийн бүсгүйдээ худал хариу өгч чадсангүй. Гэтэ бас аягүй шудраг байна шүү дээ, тий. Хүдэр арслангийн бүсгүйдээ худал хийж чадсангүй. Гүнжид болсон явдлыг үннээр нээж уулзлаад хүсч гинэ. Харин хүчит хар энэ тухай мэдээгүй өнгөрчээ. Тэр цагаас хойш бүхний зодыг задгай болгосон гэдгээ гэж. Эди буруу зүйл хийж байгаа ч гэсэн миний талдаа үнэнгээ хэлсэн байна. Хоёрдугаартаа нөгөө манай нутгийн бүх төрүүлэх ёстой өөр нутгийн хүмүүст одоо бүхний одоо нүгэ алдахгүй төвөөгөө алдахгүй гэж хичээсэн байна шүү дээ. За тэгээд ийм учиртай юм байна шүү дээ. дараагийн дугаараар уулзцай. Түр баяртай.